За өнөөдөр бас залхуурнаа сүлд жүнийг залхуурч шүү. Ногоогоо сайхан ургаанаагаар угаагаад байгалийнхаа хожиртой савнгаар угаагаас. Ингээд нэг угаагаад тэгээд нэг усаар зайлж байгаа штэ манайхаа. Ингээс ах. Бүгдийг угаа штэ л гэрчсэх. Мань мичгийн гэрт амьдэрдэг хүмүүс та. Усны хэрэглээг баг шаарддаг. Сайхан нэг угаагаад нэг зайлаад. Залхуур бол залхуурсан шиг залхуурнаа. За ингээ халж байгаа хооронд идэг хоолой танилцуулъя. За энэ шеф рамён гэдэг ясны шилтэй, мөөгтэй, кимчитэй гэсэн рамён байгаа. За энийг өнөөдөр буран сайхан идэн шүү дээ. Тэгээ энэ тийм онцлогтой Монголдо үйлдвэрлэж байгаа дотоодын бүтээгдэхүүн. Уяг гэдэг гурилаар хийдэг. Тэгээ монголчууд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж байгаа хамгийн гоё рамён гэсэн. Одоо бүгдээр амсч үз. Хаяач бас тэгээд ер нь хаяа шүү. Залхуур бол бас залхуурсан шиг залхуурах хэрэгтэй гэж байна шүү дээ. Монгол буруу нэх муухай юм бол идэхгүй шүү дээ. Кимчитээс нэглээ. Ингээ дотор амтлагч бүгдээрээ байж идэг. Ингээл. Гурваныг иднэ. За, ясны шүл. Тэгээд нөгөө шүл болгоны онцлог байгаа л та тий. Идүүл идсэн шиг идчих юм уу? За, мөөхтөө бас хоёр амтлагчтай юм байна. За. Бас яаж дан гом идэв ах вэ? Хажуугаар нь бас ингээд нэг панчаан болгоод. Ногоо шараад идчихэ. Шахаж үлээ. За энэ маань барыг болж байгаа шиг байна. За. Илэн гомд ч бас сайхан ачир болоо шүү дээ. За одоо ер нь ихнийх нь болсон баха. За кимчитэй шеф рамён. За өнөр бол та янз. Дээр нь ингээд шатан зайцсан ийц. Амт солиор болчтой. За энэ гурил бол та янз. Уяг гурил хэлсэн чи бүр гоё амтдад болдгоо. Энэ гоё юм байна. Янз. Панчан янз. За одоо ясны шүл. Өнөр бол бас. Шал өөр байна уу? Үнхээр гоё юм байна. Энэ ч хөл зарахад ясны шүл юм шүү. Хаяад нэг бэлэн гомын идэхтэй бол энэ шеф рамёныг идэхэд бол янз юм байна уу? Дотооддоо хийж байгааг ч идэхгүй. Одоо хамгийн сүүлийнх нь мөөхтэй spicy халуун ногоотой. Энэ дөрөв кимчитээс бүр шал өөр амттай юм байна шүү дээ. Одоо энэ гурил бүр үнээр гоё байгаа юм. Өнөөдөр бүр ингээд зөвч өдрөө залхуурж. Гүн шеф рамёныг ийм гоё гэж яаж мэдэх вэ? За ингээд төгсгөлд нь авраг гаршаа. Ходоод гэж нойр болчиххаа цөс. Тосгүй юм байхгүй юу? Бүгдэнд нь тустай. Янз шүү дээ. Хинтээ аймгийн авраг тосныг харшаа. Одоо ерөөсөө гэрийнхэн доотын дэлгүүрээс ороод авах шүү дээ. Авраг янз.